Та мэдээж тэгж ирсэн хүүхдүүдийн мэдээлэлээр үндэслээд өнөөдөр дээрээ төрийн суд гэж юу вэ? Төрийн судны утга учир мөн чанарын танин мэднэ. За бүгдээрээ нэгээс сар үеэр хичээлийн төрийн судны оюутны мэдээлэл боловсруулалтын мэдээлэл бүгдээрээ өнөөдөр энэ зөвлөмж авах хичээл маань явна. Самбат ямар зөвлөмж байх вэ? За, төрийн соёлын биш суд шиг үүрэгтэй. За, шнорын бэ. Энэ онооны төрийн суднууд дотроос одоо хэрэгжиж байгаа төрийн суд нь аль хэвтэй? 1992 онд үндсэн хуулиар батлаад үндсэн хууль 44-р болсон цагаачлаа өнөөдрийн хүртэл энэ төрийн судыг хэрэглэж болгож дээдлэн хэмжиж байгаа. За тэгвэл хамт бүгдээрээ энэ төрийн судыг хаана харж ирсэн бэ? Энд за манай ангид байна. За өөр засгийн газар. За засгийн газар. За чинь чөлөөч дээ. За өөр захирлын за. Энэ зургийн дээр төрийн суд маань хаана байж байгаа? Адтай юм заяа. За. Энэ хэмжээтэй юу За, Монгол улсын ерөнхийдөө Маян
Энэ хэмжээ бүттэй. Монгол улсын ерөнхий сайд ухнагийн хөрс байна тийм ээ. За, ёстой мундаг бүтээд байна. Засаг даргын хамгийн газар. Энэ хаана байна? Энэ байна. За, энэ танхимын юуны танхим бол? За, шүүхийн танхим байна. Энэ хаана байна? Ерөнхийлөгчийн хамгийн газар. За, Монгол улсын хэдийн баг. Багш үзэж байна. За, тэгвэл саяын зурмуудыг бүгд ажиглалаа. Түрээс ухаан хаана байсан бэ? Дээр нэсэн тийм үү? За, Монгол хүн болж төрснийхөө хувьд. За, төрийн түшээд бүгд Монгол улсын төрийн сүлжээ дээдний хүн гэж зардаг байна тийм үү? Тийм. За, сайн байна. За, багш нь өөртөө зөвхөн нэгийг аваад бусдын ашиг дамжуулаа юм шиг заяа. Тэгээ өөртөө нэгийг аваад үзээ.
Эсвэлтний хэлбэрээр багчаа. хамгийн ихний 1911 оноос 1924 оны хооронд ашиглаж ирсэн бог таны үеийн өгөө одоо ашиглаж байгаа сэдвийн мэдээлэл төрийн сүд ариун цагаан өнгийн Бадам Жохоор өгдөг төсөлбөр өргөжлөг түмэн насан хийдэг хөгөөсөн мөг тэнгэрийн бэлэгдэх дураг зэвсгэртэй сүдний төрийн Монгол улсын тусгай гавнад бүрэн эрх байдал цаг камерыг илтгэсэн хатан заяа эрдний өдрийг хослуулан зөвшөөрсөн байна. Сүдний хүмүүний магны хэсэг их идүүгээ ирээдүйн цагийг эзэн хүслийг хангах чанарын нүдэндээ хэсэг их газрыг төлөөлөн ногоон өнгийн улаан уулын ашиглан ажид дэвтгийн үрзийн хөтөг олсон бүдийг тус дүрсэн бүдийг хадгаар дээдлэн зүгжсэн байна. За хоёрхан болохоор 1911 оноос 1921 оны сүрслэг хугацаанд ашиглаж ирсэн төрийн анхны сүд очиж За жаргал болохоор өөрийнхөө бэлдэж ирсэн мэдээллээс авсан байна тийм үү? За сайн байна. За цэгмөө. За багш бүгдээс сонсоё. Монгол Улсын төрийн сүдний Монгол Улсын төрийн сүдний 1992 онд үндсэн хууль хүчин төгөлдөр болсон цагаас хойш нөхөрлөж эхэлсэн. Үндсэн хуулийн 12 дугаар зүйл Монгол Улсын тусгай тогтнол бүрэн эрх байдлын бэлтгэл тэмдэг төрийн сүд туг далбай тамаг уултдаг мөн төрийн сүд туг далбай тамаг уултдаг Монголын ард түмний түүхэн уламжлалт өсөлттэй мөдөд эвний шударга ёс цог хямрын илэрхийлэл Монгол Улсын төрийн сүлд нь ариун цагаан өнгийн Бадам цэцэг суурьтай төсөвлөгөө өргөжлөн дэлгэрэх түмэн засан хийгээд өгүүлсэн Ingээс ингэж уншвал нараа цагаан гал өгч шүү за. Өөртөө сонгосон юм аа. За дараа ахын яа. За хамгийн 92 оноос хэлж байгаа Венс. Янгсэжэрээр оноос одоо 2022 хүртэл бидний нарийн төрийн сүлдээс ирсэн халийн төлөвлөлт хийсэн бүлээ. За сайн. Халийн төлөвлөлтөөс Танай патрах үсэг хэрэгцсэн байна. Монголчуудын эрдэнэ шүтэн нарийн саран 2 галын дэвтэй ирсэн Монголын ард түмэн батлан цэцгэлж байхад ерөөл агуулсан гэжээ. За ахын яагийн мэдээлсэн гэдэг зөвхөн энэ бүрсэн одоо ганц сарныхан одоо нарийнхан мэдээлэл байна. За баярлалаа. За өөр Нэгсэл. За Бүгд Монгол улсын төрийн сүлд 1940 оноос 1960 он 1940 онд батлагдсан үндсэн хуулийн 9-р их хурлын 1949 оны 9-р сарын 12-ны өдөр тогтоолоо өөрчлөлт нэмэлт оруулан шинжилэн найруулж сүлд дээрх улсын нэрийг бичээсийг хэлхийл үсгээр сольсон байна. За одоо 1949 онд энэ сүлдээс юм уу? Тэгвэл одоо 1949-оос 60 онд ийм сүлдээ болохын тулд 1949 оны 9 сарын 12-ны өдөр одоо Монгол бичгээр бичсэнийг нь чихрийн бичгээр ингэж бичье гэсэн шийдвэр гаргасан байна. За өөр. За ихс.
соён бүсэг бог хааж дараа нь Батамжийнхаа цэцэг соён бүсэгтэй байна. Ингэж явсаар хамгийн сүүлд нь түргэн насны Батамжийнхаа цэцэг дэвсгэр алтан соён эдгээр үлдэл чанарын нэгэн нуугийн хүнээс үсгэнэ. Бас одоо ч гэсэн байна. За маш сайн байна. За бүгдээ экстра баяр хүргэе. За окей гахаа. За батал. За хамгийн ихнээс Уг төрийн сүлж 1911 оноос 1924 он хүртэл байсан бөгөөд Бог хааны соён бүсэг арга бэлэг билээ. Юуны учир Бог хааны өмнө байсан бөгөөд одоо бүх хүмүүс амт амьтан байдаг байна. за сайн байна. Ямар мундаг юм бол за баяр. Саянгийн дээр тал гал нь айл хөр улс холтоо өргөсөн одоо ирээдүй үр мандан бадрахыг нар сар Монгол ард түмэн сэтгэл хөгжих уралж сум нийт хурц иргэнгүй байхыг дурдах заасан өндөр өдөө санаж саргыг хажуугийн хасаа шугам хэрэг батбуу байхыг зөвлөдөг соёмгийн ба үсгэн арга бэлэг холбохыг доор бамбатын язгуурын төрж шатнаас мандуулан хөгжүүлэхийг хичээлээ. За сайн байна. За нэнда. За 1924-аас 1949 оны төрийн сүлжээг Энэ сүлжээ 1924 оноос 1940 он хүртэл Монгол улсын төрийн сүлжээ байжээ. Сүлжээ соён бүсэг Батамжийнхаа цэцгийн нэг. за нэлээд баярлалаа. За энэрэл. За хамгийн сүүлийн хэсэг. Монголын төрийн сүлжээ 1292 он Умсан хоёр 44 дээр болсон цагаас хойш хэрэглэгдэж байсан. Монгол улсын тусгай төрийн байдлын бэлэг тэмдэн төрийн сүлжээ тартай хамт дуулал Монгол төрийн сүлжээ хугаан хурц тартай хамт дуулал Монголын ард түмний дүүхэн болон бүсэд хүмүүст эв нэгдэж шалган ясан цаг хэрэглэгдэж. За баярлалаа. За хоолой. За эцэг. За бусдаа сонсороо. За одондоо баярлалаа. За бадраа. За баярлалаа. За дараагийн хүн гараа. За чанга Ариун цагаан өнгөтэй Батамжийн сүлжээ төрөлхтөг телеграф юм асан дээр хуусан мөнгө тэнгэрийг бэлэгдсэн дугаар хөгжөлтэй сүлжээний бүсэд Монгол улсын тусгай гохнод бүрэн байдал цог хэмээр хэлсэн алтан соёлоо эдний бүлэг основын бүссэн байна. Сүлжээний бүрээний магнаа хэсэгт эрт эдуга ирээдүй цагийг
бэлэгдсэн бүсгийн сонгож чандрын эзэн доор бэлэгд их газрын төлөөсөн ногоон өнгийн улам хээ ашиг дэвчгийн үлзий нутаг тоссон бүрдийн тус бүр төсөлж бүрдийг хатаад дээрлэн төлсөн байна. За, босныхаа одоо хийсэн мэдээлэл түгээр явшаа. Төрийн сүлд төгийг цагаан төслийн мянган азгууны эдлээс авсан мянган хэсэг төг цагаан хэлсээр бүрдүүлэн тийм төрийн цагаан сүлд төрний 3 талаа сэрэгний доод тал бүртгэгдсэн арснаас төрийн зүг гонсон төрийн төлбөр дөрвөн төрлийн хатны аясаар хэрэглэн хөдөөж улсын сүлд өргөжлөн хөгжих хүсэл тэмүүлтийг харуулдаг байна. За юм. Энэ соёлын төрийн чанар буюу олон зүйл ашиглана. Монгол улсын ард түмний бэлэг тэмдэг. Доод таан эрен тэмдэг буюу дэлхийд авсан. Сайн байна. Надад сайн мэдээс миний удаа хүмүүс харин дэвшүүлж надад миний самсан гэдэг энэ харин мэдээс байгаа юм нэсээ шийд фаазаар эхний хүлэг орон чанарын эдэн улаан зэрэг дэс аршна. За, бүгд гарч сэтгэлдээ ирсэн хүүхдүүдтэй маш их баярлалаа. За, одоо бүгдээрээ хичээлээ дүгнэе. Өнөөдрийн хичээлээ энэ 6 одоо 1912-аас 2020 он хүртэл одоо хөндлөн дээрж ирсэн 6 сүлдээ бүгдээ мэддэг болоо тийм үү? За одоо бүгдээрээ одоо бичгтээ бодъё. Бичгтээ болсон зүйлээ бичгтээ өнөөдрийн хичээлээр юу сурав? Сонирхолтой нь юу байсан? Яг гайхалтай гэсэн юу вэ? За өнөөдрийн хичээлээс авах чухал юм ийм юмаа гэдгээ бичээ. За 2 минутын машин хугацаа байна. За гараа өргөе. За шууд сууд дээрээс нь яваарай. Ихс архитектийн зөвхөн уншиж байгаа. Бас 6 сүд байдаг юм билээ. нийт 6 сүд байдаг юм билээ. За босоод хийдэж шүү. За цаа. Танад энэ чигээс саяны талаар мэдээлэл хийж авсан.
бодох хэрэгтэй. Яг тийм Монгол мөнгө яа. Зураг санаа юм чаа. За нэлээ. Өнөөдрийн хичээлээр би бүрийн сүлжээ юу гэж хэлж байна. За батал. Өнөөдрийн хичээлээр 6 сүлжээг танд хэлье. За дараа. Өнөөдрийн хичээлээр хамгийн сонирхолтой нь анхны төрийн сүлд анх хэдэн он ихснийг мэдэж байна. За Бадрам бай. Өнөөдрийн хичээлээр Монголын сүлд өргөн тухай мэдэж авсан. За батал. За хэсний уншаа. За энэ Өнөөдрийн хичээлээр 6 сүлдийг сурч авсан. Энэ 6 сүлдийг сурахад маш хөвчлөлтэй байсан. за битээрээ. За цэглэн. Миний өнөөдрийн мэдж авсан зүйл бол төрийн сүлжээ хамгийн ихнийх болон хамгийн сүүлийн төрийн сүлжээ мэдж авсан. За хатаа. Өнөөдрийн хичээлээр би хоёр зүйлийг ямар чухал зүйлийг ойлгох байна. За баярлалаа. За оюун батыг сонсоод Төрийн сүлжээ зүйлийг 6 соёлыг ойлгосон. за 6 саяын байрыг идэж. За битээрээ гэрийн даалгавар. За өөр таагдсан төрийн сүлжнээсээ аль нэгийг сонгоод их зохион бичиг, шүлэг зохион бичиг, зураг, бяцхан ном хийх гэсэн дөрвөн сонголтоос сонгоод хийлээрэй. За яг битээ. За хичээл хэлэхдээ орсон хүүхдүүдэд баярлалаа. Тэнцээ заасан багшаа баярлалаа.